Хай, өглөөний хөргөлтэй авъя. Одоо нөгөө хэдтийн хөдөлмөрчдийн баярын амралтын өдрүүд болж байгаа байхгүй юу? Тийм болохоор би жоох их хүнс авцсан. Одоо нэг хэд хоног өдөр болгон гэртэл хоолой хийн. Хоолой хийж хөдөлмөрлөнө гэж мэгээд. Би ер нь хаяндаа хөдөлмөрч, хаяндаа нэлээд залхав. Гэтэ ер нь сүүлийн хэдэн жил анзаараад байхад утсаа үзээд айгүй их цагийг юм хийх хоосон юмд өнгөрөөдөг болсон билээ. За боч гэрээ цэвэрлэндээ. За ганц вичата шалгаягээд уцаа үзэнгүүтээ нэг мэтгэд цаг гарan болсон байна. За тэгээ тэр хооронд ч гэр орноо цэвэрлээд уцаа угаасан байна шүү дээ. Тэгээ тийм боломжууд амар их алдаад идэг болсон билээ. Ер нь яг утасны буруу хэрэглээл баг. Тэрнээс болоо жоохон залхуу болж байгаа. Тэгэд бас утасны хэрэглээ болохоор надад яг ингээ анзаарчихсан юм. Би ингээд хичээл ном хийх ч юм уу эсвэл ажил хийхдээ ингээд яг суугаад яг ингээд гараас ингээд яг ажил гардаг яг ингээд суугаад ингээд хийж чаддаг төрлийн хүн байхгүй юу? Тэгсэн чинь сүүлийн үед бол ер нь тэр чадвар аюу муудсан билээ. Хичээлээ хийж суугаад нэг цаг гарan болно. Тэгэл нэг босч явах ч юм уу. За хуцаа нэг хараатахыг, вичатад нэг шалгаатахыг хэлцээ. Ер нь нэг тийм анхаарал төвлөрөх, удаан суух нэг тийм чадвар ялцчгүй нийгмийн технологийн тэр тусмаа утас аппликейшнуудын харгаагаар гэж мэгээд ер нь жоохон муудаад илээ. Монголчууд бид хятадуудын давуу зан чанарыг бол хөдөлмөрч, ажилсаг гэж үнэлдэг дээ. Ер нь үнэн л дээ. Ер нь айгүй тийм ажилсаг хөдөлмөрч байдгийн. Гэхдээ тэр нь яг хувь хүний ухамсар ойлголт уу? Аль эсвэл нийгмийн шаардлагагүй гэвэл би нийгмийн шаардлага байх л гэж бодож байна. Ер нь хүний альва сонголт ухамсарыг хувь хүн өөрөө сонгоод байгаа гэхээс илүү яг нийгэм суулгаж өгöd байгаа юм шиг санагдаад идэв. Яг энэ үзэл дээр хүмүүс яг ингэж санал нэгдэх эсвэл зүрх гэдгээр нь би хүмүүсийг хоёр ангилчдیں۔ Амар дураараа тий. Альва нэг асуудлыг нийгмийн асуудал болгож хараад идэг одоо нат шиг хүмүүс байна. Хувь хүний асуудал болгож хараад идэг одоо нөхөр шиг маань хүмүүс бас байна. Гэхдээ манай нөхөр нэг хувь хүний асуудал болгож хардггүй маа. Нөхцөл байдлаасаа шалтгаалаад идэв. Гэхдээ яг энэ дээр нөхрийг хувь хүний асуудал хардаг гэд үзчихье. За тэгээд жишээ нь гэхэд бит хоёр одоо ингээ гадуур явж хахад гадаа хог байлаа гэж бодъё. Тэгэнгүүт нөхөр маань энэ хогийг хэн хайчваа? Ямар бүдүүлэг юм бэ гэдэг үнцгээр харна. Би харин энд хүмүүс явж л байдэн шүү дээ. Хүн болгон адилхан соёлтой байдаггүй. Энд хүмүүс хог хайж л таараа. Энийг харин яагаад цэвэрлэегүй байгаа юм бэ гэдэг үнцгээс хардаг. Иймэрдүү харах өнцөг нөхөр хоёр яг анх нөгөө ирэхэд би биетэйгээ танилцаад удаагүй ах үед жоохон маргаан гараад идэв гэсэн. Тэгээд би бас бодож байгаа байхгүй юу? Яагаад ингэж үзэл санааны хувьд жоохон зөрүү үсээд идэм бол тоо гэд бодохоор за мэдээж амьдрсан төрсөн хүмүүжилгээд ингээл олон шалтгаанууд байгаа л да. Гэхдээ хамгийн энгийндээ миний хувьд айлын хиддэг хүүхэд болж төрснөөс аюул хамаарат байх шиг байдгийг. Одоо би л ихэд айлын том байгаа байхгүй юу? Тэгэхээр над дээр одоо дүүнрийн хариуцлага ирдэг болохоор би илүү зарчимж яг энийг инг тэг гэсэн юм нэг жоохон хариуцлага дагаад юм нэг хатууд болчихсон. Харин нөхөр маань болохоор одоо айлын баг байхгүй юу? Тэгэхээр одоо над шиг хичтэй байлаа гэж бодоход ингээд төвөгшөө штий. Үгүй би ингмээргүй байна. Би өөрөөр баймаар байна гэсэн юм нэг хувь хүн нь ингээд авамгаалцсан. Тиймэрдүү байдлаас бит хоёрт зан чанарын өөрөөр үзэл үүсцэн байх. Тэгээ цаг хугацаа өнгөрхийн хэрээр би биенээ илүү ойлгоё гэсэн хүслээр илүү сайн ойлгодог болоод ирэхээр за энэний маань бас зүв байна шүү дээ. Бас ийм байж болох юм байна шүү дээ гэдэг утгыг бас ингээд ойлгочоор яг өөрийнхөө бодлыг бас ингээд жоохон өөрчлөөд эхэлчихсэн юм билээ. Одоо жишээ нь хүү маань наавтайгаа тоглож байгаад бүдрээд унчлаа гэж бодоход чи хүүгээ харж ихгүй яасан бэ гэсэн юм ассан бодлын хажуугаар за хүү маань ч тий өөрөө би даач сурах ёстой. Өөрөө хөлд орохоо харах л ёстой байсан шүү дээ гэдэг нэг тийм дарсан бодол орж ирдэг болсон.
Харин нөхөр маань болохоор би ч хүүгээ харж хандах ёстой хүн шүү дээ. Урд нь нүхүү байгаа эсхийг анхааруулах байсан шүү дээ гэдгээ бас мэдэрдэг болцоод байгаа. За худлаа тийм төгсөрсөн хүмүүс ч гэж байх уу. Муудад сайндад явж илээ. Би зүгээр хувь хүний нийгмийг харах хандлагыг өөрөө ингэж хоёр хуваадаг гэдгийг хэлэх гэсэн. Аль нэг нь нэг зөв буруу гэж байхгүй байх л та. Тунгийн тааруулаа явах нь зөв байх. Надад энэ үзэл бас яг улс орнуудын нийгмийн үзэл юм шиг харагдаад идэв шүү дээ. Одоо жишээ нь Хятадд яалтчгүй нийгэм нь ард түмнээ чирч явдаг. Тэр нь бол амар энгийн зүйл дээрс хүртэл харагдаад идэв. Хятадууд дандаа улс нь одоо нийгэм нь манлайлаад ингээд юмаа засаал үүдэг заа. Одоо жишээ нь манай байрны одоо уртлын зам заа. Тэр зам болохоор ийм дээгүүрээ явган хүн гарахад зориулсан юм гүүртэй тэнгүүд бас ингээ хүмүүс тэрнгээр ингэж гарахаасаа залхуураад цагаа хэмнэхийн тулд ингээ гарцгүй газараа шууд ингээ зам гараад идэгсэн байхгүй юу? За би бас ганц нэг удаа тэгжсэн. Тэгэнгүүт ингээд улсаас нь хоёр урсгалын хоорондор ингээд хашлага татчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр чин тэр хашлагыг хүнд авч чадахгүй шүү дээ. Тэгээд бүгдээрээ л гүрээр гарч байгаа. За тэгээд тодорхой хугацаа өнгөрөхөд хүмүүс тэр хашлагтай хашлаггүй гүрээрээ л давдаг болчих шүү дээ. За энэ амар энгийн жижигэн жишээ ярьчих шиг боллоо. Гэхдээ ер нь амьдралд нийгэм нь ард түмнээ манлайлаад чиглүүлээд зас зааварлаад авч яваад байгаа гэдгийг харж болдгийн. Харин нөгөө өнцг нь гэвэл барууныхны ардчилсан үзэл хувь хүний эрх ашиг нэгт байдаг дураараа аж аргалтай хүн нь өөрөө нийгмээ шийддэг тийм нэг надаа ингээд бодохоор нэг л амьдрах амьдралд илүү аж аргалтай байх ёстой гэвэл тийм нийгэм сайхан байдаг бах. Гэхдээ тийм нийгэм хүн бүрийг ухамсартай, ухаантай, үүрэг хариуцлага мэддэг, ухамсарладаг байхыг шаарддаг бах. Тэгэхээр монголчууд бидний зан характер, үзэл бодолтой энэ хоёр нийгмийн аль нь шууд утгаараа нэг зохицохгүй юм шиг санагдаад идэв. Эдгээр нийгмийн зүгээр сул тал нь манад бас айгүй ороод ирсэн юм шиг харагдаад идэв шүү дээ. Тэгэхээр ер нь тунгийн тааруулах нь зөв байдаг байх л та. За бай бай.